Сэно дэбравай миний шинэ бичлэг тавтай байрал. За шинэ бичлэг рүү шурган орохоос өмнө өөрийнхөө студид нэг шинэ зүйл нэмснээ харуулъя гэж бодож байна. Үнэхээр гоё зүйл надад маш их таалагдж байгаа. Гоё яагаад те. Ийм лааны суурьтай. Ийм монгол гэр манай найз надад бэлгэлсэн. За тэгээд шинэ бичлэг рүүгээ шурган орцгоё. Хамгийн эхний ярих сэдв бол зохиолын дууны хаан хатан жавхлан байсуулангийн талаар байгаа. Дүнгийн сайхан сүү тавиад шууган дэрсэн байгаа шүү дээ. За тэгээд хамтдаа жавхлан байсуулан хоёрынхоо сүү тавьж буй бичлэгийг үзье гэж бодож байна. Баясгалаа. Галын минь манаач ээ. Цайгийн минь чанаач ээ. Өрхийн минь татаач ээ. Гэдгийн сандлыг энэ зүүн бөвч өөрт чинь санд болж байна. Сөгдөж мөгддөг юм уу те? За ингээд явсан байсан За энэ нэрийн бас нэг сюрприз юм битээ. Баяр хүргэе бүгдээрээ. Баяр хүргэе. Ашигла сайн хүсье. Манай жавхаач жоохон хуучин сагла тий. За тэгээд ингээд жавхлан байсгалан хоёр маань сүү тавиад энэ хөө бичлэгийг интернетээр тараад зөндөө олон хүмүүс янз бүрийн сэтгэл үлдээж исэн. Хоёр талтай хүүхэд өнчрүүлээд бла 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 гэж ярьсан байсан. Тэгээд ямар тач гэсэн би хайж яваад энэ хоёр үнэхээр хоёр талтай хүүхэд өнчрүүлээд ингээд хоёр бинийгээ салгаж авч суугаад байгаа мó одоо тиймэрхүү нэг өнгө айстай юм харагдаад байсан учраас жоохон хайлаад гэсэн чинь би Real News-с ийм зураг олсон л доо. Баясгал нь болохоор 2007 онд Кекшүү Замбатбаяртай танилцж 2009 онд хурмаа хийгээд 12 онд охинтой болсон. Тэгээд 2023 онд гэрлэлтэд туслуулсан. Харин жавхлангийн хувьд болохоор 2007 онд долгормаатай нийлсэн ч тэд жилийн дараа салсан. Үүний дараа 2010 онд дуучин Эрдэнэ чимэгтэй гэрлээд 4 хүүхэдтэй болоод 2021 оноос хойш тусдаа байгаагаа зарлаж байваа гэсэн зураг бүхий мэдээлэл байна. Тэгэд ер нь ингээ харахад болохоор 2023 нэг нь 2023 оноос хойш нэг нь 2021 оноос хойш ганц бий байсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нэг тэгж аль нь өмнөх амьдралаа цэг тавьсан байгаа учраас нэг тэгж олон юм яриад ах шаардлагагүй юм шүү гэж би болохоор хувьдаа бодож байна. За харин энэ хоёрын эксүүдийн талаар нэг хальт яг одоогийн байдлаар яг юу хийж байгаа вэ гэд интернетээр ямар мэдээлэл явьжсэн бэ гэхлээр одоо Южи Блеза гэдэг аюу олон орны хэлээр ярьдаг нэг тийм залуу байдаг штэ. Олон орны хэлээр ярьж яг тухайн гудамжинд санамсарыг таарсан хүнийхээ улсынх нь хэлээр ярьж үзүүлдэг тийм нэрэл бичлэг хийдэг залуу байдаг. Энэ залуугийн нэгэн бичлэгд нь болохоор Кекшүү Замбатбаяр өртсөн байсан. Тэгээ хамтдаа үзье. Where are you from? Mongolia. Mongolia. Osmosan. Osmo-san? モンゴルの一番初めのお相撲取りですよ。何ですか？一番初めてのお相撲さんだから。一番初めのお相撲さん。他人に剣でいくえ？お！なんでモンゴル語を知ってるの？ちょっとだけ知ってます。ちょっとだけ。谷線だった。他人に剣で。谷線だった頭。極州山です。Би Монгол явмар бэн. Би Монгол ямар ээ нөө. Би Монгол явмар бэн. Монголоор ярьсан чинь японоор хариултаад тэгээ нөгөө хамт байгаа хүн рүүгээ монгол хэлнээс монгол хэлэнд хөрвүүлж Би өчөөлөө. Монгол явмар бэн. Hello? Мессеж. Монгол хэл саган хэл. なんでモンゴル語を知ってるの？毎日勉強。いや本当すごいよ。なんほんまにでモンゴル語は知らないんです。日本人で喋れないんですよ。マジですか？本当だ。だから谷ホビーゆえ。お、サニーハッピーいうわけね。アイスクリーム。ゴルフ。ゴルフ？ゴルフ。お相撲しますか？ちょっと。ちょっとやりましょう。ちょっとやりましょう。はい。はい。What makes Mongolia special? It's our culture. Yeah. Your culture. Yeah. And your children.
Sumo-san. 스모사. 알려드렸어. Arigato. 아리가또 와 바일라. Baila. 바일라. 오케이 바일라 바일라. 바이바이. 바일라 바일라. Ингээд ерөөсөө энэ хүн чаавс монголоор ярих гэдэг өөдөөс нь нэг монголоор нэг ганц үг хэлчихгүй тий. Яг энэ хүний ярьж байгаа монголоор хэлж байгаа үгийг хамт байгаа эхнэр лугаа монгол хэлээс монгол хэлэнд орчуулах хийж өгöd байгаа. Тэгсээр хахад энэ хүнтэй монголоор ярьсан чи зүр юунда японоор хариулсаар байгаа юм бичлэгийн дуусчдаг гинэ. За ямар ч гэсэн байсгалангийн экс болохоор байсгалангаас ерөөсөө шалтгааллах юм байхгүй. Өөрөө ингээд шинэ эхнэр хүүхэдтэй болсон ямар ч асуудалгүй байгаа юм байна. Дуучин Эрдэнэ чимэг дуучин Жавхлантай ингээ хамт байх үедээ ер нь айгуу тийм ухардсан одоо Жавхлангийн чи үзэл бодол жоох ухардсан штэ нөгөө орчин үе гэхээс илүү Монгол гэрт амьдрын вакцин хийлгэхгүй яасан тэгээд нөгөө эхнэрээ Эрдэнэ чимгээ бас Монгол гэрт арга бариулж юулээ арга ингээ бариулаад ингээ байгалаар нь төрүүлсэн ч гэлүү нэг тийм яриа байдаг те амар сонио ер нь айгуу тийм ухардсан хүн байдэн штэ. Тэгээ энэ зургийг ингээл харахаар уул нь бол залуухан айгүй сайхан юмтай аваас утсан тий. Тэгээд нүднийх нь одоо галт цог нь одоо бөхөөгд байгаа юм шиг ажиглагдаа тий. Тэгээ харин яг 2 жилийн өмнө яасан штэ. Дуучин Эрдэнэ чимэг маань нэг ийм дуу гаргасан штэ тамнэ гэдэг. Тэгэл энэ дуун дээр болохоор маш гоё стайлтай, маш гоё нүрэ бутцсан гоё орчин юу. Одоо нөгөө нэг хичээнээс гарсан юм шиг тий айгу гоё. Ер нь Эрдэнэ чимэг Жавхлангаас салсан ус юм даа салаад ингээд айгу гоё цэцэглээд айгу гоё болж байгаа зү. Ингээл бас усны тунгалаг тамирын гол гэдэл айгу гоё дуу байна. За тэгээд түүний нэгэн ярилцлагыг олсон. Real News дээр тавигдсан ийм ярилцлага байсан. Тэгээ хамтдаа үзсэн сонирхцгаая. Одоо сүүлд бит хоёр ярилцаад намайг уучлаарай гэд надад тэгсэн л дээ. Би одоо ингээ их муухай аштай байсан байна. Гэл уучлахгүйгаад тэгэхэд л би надад одоо ямар ч гомдол байхгүй. Би юундаа гомдох вэ? Хоёлаа тэгэл сайхан амьдрах гал хичээсэн тэгээ хоёлоо болохгүй байх тий. Тэгээд хин хиндээ гомдоод ах юм юу ах вэ? Намайг юроос гомдсон гэж битгий бодоорой гэдгсэн. Ер нь бол нэг ингээд тэгсэн тэгээд намайг ингэсэн гээл тий. Ингээл нэг ховын чанартай ярих бол нэг тийм сайхан зүйл биш. Нэгдүгээр хүүхдүүд маань аавда хайртай байна, аваараа бахарах чинь дээрээс нь найз нөхдөдтэй тий. Сургуулийн хамт олонтой тэд нар ч гэсэндээ ингээд одоо сошиал маршлаар ингээд зөндөө мэдчихэе тий. Тэгж яхад сайдаж муудмааргүй байна. Дээрээс нь Монголын одоо сайхан дуучин, сайхан чигээрээ өөрийнхөө хийсэн бүтээсэн түүхээр олон түмэнд хайрлагдаж тий, хүндлэгдэж өөрийнхөө мөрийг өөрөө гаргаж яваасаа л гэж бодож байгаа. Тэрнээс чи наанаас нь би нэг ингээл нэг гомдлын юм яриа л тий. Тэгэл хүмүүсийн ингээл заавал оюун санаанд нөлөөлөхгүй л тий. Би амар хохирогч байх гал тий. Тэг ерөөсөө ямар ч шаардлагагүй. Энэ бол зүгээр бит хоёрт одоо амсах хэвээр үлийн өрөл байсан. Ингээд Эрдэнэ чимэг өөрөө болохоор ингээд тодорхой хэлсэн байна шүү дээ. Айгүй ухаалаг юмхтэй байгаа зү. Одоо нэгэнд болоод өнгөрсөн асуудал тий. Ингээд яг зөндөө олон хүмүүс болохоор ингэж үзээд ах шиг байгаа юм. Хүүхдээ бодоо чи гэд. Тэгээ миний хувьд болохоор одоо ингэж Эрдэнэ чимэг болохоор Жавхлангаас салсан баг болцсон байгаа зү. Илүү гоё өнгөлөг болоод амжилттай уран бүтээл хийгээд айгүй гоё явж гин. Ер нь бол би тэгж боддгийн. Хэдийгээр дундаа хүүхэдтэй ч гэсэндээ хүүхдийн төлөө ингээд дөнгөлөгдсөн юм шиг ингээд хоорондоо жүжиг тавиад гэх юм уу? Тэгж байснаас илүү тусдаа ингээд салаад тусдаа өөрийнхөө жаргалтай амьдралаар амьдраад гэтээ хаяа ингээд хүүхдүүдтэйгээ уулздаг ингээд хоёр талдаа ингээд ээлжтэй хүүхдээ хардаг ч юм уу, асардаг ч юм уу. Нэг тийм байвал хүүхдэд арай илүү эрүүл амьдрал бэлтгэх юм болоо гэж боддог байхгүй юу? Яг нь нүдэн дээр аав ээж ингээд хүүхдийн төлөө цуг ингээд байгаа хэрнээ байнга эвтэй биш, найртай биш, нэг тийм хүйтэн уур амьсгалтай гэр бүлд нөгөө хүүхдийн оюун бодол
Яаж хүсэж хүмүүжих вэ? Тий. Угаасаа аав ээжийнх нь уур амьсгал нь халуун дулаан биш учраас тэр хүүхэд бас л нийгэм рүү хандахтаа халуун дулаан биш л болж өссөн шүү дээ гэж л би бол боддог байхгүй юу. Тийм учраас нэг тэгж хүмүүс сал цанлаа хүний хүүхэд өнчирсэн байна, хүүхдээ бодсонгүй, аль талынх амьдралаа бодсонгүй гээл ингээл нэг хүмүүс нэг олон юм яриад ах шаардлага байхгүй болов уу л гэж бодож ин ингээ хоорондоо бүгдээрээ учраа олцгооцсон баясгалангийн гэгшүү зангуурын өөрөө ихнэр хүүхдээ болцсон байна. Эрдэнэ чимэг бас ингээд өөрийнхөө ажиргалыг болоод ингээд ур бүтээл хийгээд айгу гоё ингээ амьдарч ийн. Тэгээ ингээд тоглоом баясгалан хоёр одоо нэг 20 гаруй жилийн өмнө нэг насны хайргаал дуулчихсан шүү дээ. Тэгээд одоо яг тэр дууны клип дээр шиг ингээл хоорондоо учраа олцсон ингээл явж ийн. Тэгээд зүгээр л сайхан ажрал хүсэл өнгөрөхөөс өөр яах вэ тий. Түүний дараа болохоор зохиолын дууны гүнжийн талаар ярья. Зохиолын дууны гүнж маань хэн бэ гэхээр Дуйлан байгаа. За Дуйлан маань болохоор яг ч зохиолын дууны гүнж одоо биш юм байна тий. Яа тэгэхээр зохиолын дуунаас халиад гарсан шүү дээ. Өөр чиглэлээр дуулдаг болсон тий. Одоогоос нэг одоо ч 9 сар гэхээр чинь 3 сарын өмнө нөө би ингээд Facebook дээр ингээд рeel гүлгээд хараа байж өө. Тэгээд энэ рилийг олсон байхгүй юу? Та юу ч мэдгүй хүний амьдралд ороод өмнөх одоогийн амьдрал яриад үр хөвгт оролцуулаад биста миний туусны хин ч мэдгүй хин ч юу ч мэдгүй байж бити хуцаад бай та нар хөөе. Fuck you биста зүгээр. Зайл зүгээр лалрууд нь алга болцоо бүгдээрээ зайл биста. Алга шүү би зүгээр. Яа зүгээр таалт ор. Гэт ингээд зүгээр би ингээд рил үзэж байгаад энэ залуу загнуулсан байхгүй юу. Тэгээ би айгу гайхчихсан. Айгу хөөхөн хүүхдийн гэх юм уу хүүхдийн нөөний юм гоё бондгор хацар өгдөө штэ. Тийм бондгор хацартай тэгсэрний ингээд амар янз бүрийн хараал хилээд уурлаад байгангууд би ингээд амар гайхаад хинүүд ямар учиртай залуу яалаа гэж уурлаад байгаа юм болоо гэдээ би хайж тухайн үед хэрэгт уурлаад олж мэдчихсэн л та. Энэ залуу болохоор Дуйлмын X нэг залуу юм бэлээ. Тэгээ тухайн үед үерхдэг байх үедээ Дуйлм ингээд зураг оруулж исэн юм байли Instagramд. Түүнээс нь болоод ардгар үстэй энэ бондгор хацартай залуу байгаа шүү дээ. Энд чинь нүүн хацар фэмилигээд YouTube сувг ажиллаулдаг байсан босууд байсан бэлээ. Тэгсэн чинь тэгээд ихнэрээсээ салцсан юм байна л да. Тэгсэн чинь дараад нь Дуйлмтай нээсэн чи хавдаг хүмүүс энэ чинь нэрээ гэр бүл хүүхдтэй байсан биз дээ. Дуйлмыг дундуур нь орлоо гэдэг ч юм уу нэг тийм янз бүрийн яриа болсон юм шиг байгаа юм. Тэгээд түүнд нь уурлал ингэж хэлсэн юм байна лээ. Тэгээд ерөнхийдөө зүг зүгээр байж байгаа л ингэж загнуулчихаараа хэрэгт уурлаад ингэж олж мэддэг юм байлаа шүү дээ хүн чинь ер нь. Тэгээд энэ залуу болохоор саяхан яасан байсан. Өөрийнхөө IG дээрээ Instagram дээрээ ингэж лайв бичлэг хийсэн байсан. Тэгээд энэ лайв бичлэгийг болохоор би ингээ хальт ороод сонирхоод сонссон. Тэгээд энэ лайв бичлэг дээр болохоор Дуйлмаас салсантай хануустгүй, Дуйлмд хоёр ягаас салсан юм бэ, хэр удаа үргэсэн бэ гэдэг ч юм янз бүрийн тийм асуултад асуужсан. Тэгээ хувийн чанартай асуудал учраас ягаас салсан гэдгийг би та нарт хэлэхгүй штэ гэж хэлжсэн. Тэгээд энэ бол угаасаа хувийн чанартай зүйлийг тэгээ хүмүүс тэгж асуу шалгаад авах угаасаа шаардлага байхгүй штэ. Өөрсдөө дэлгэж ямар ярьсан юм биш те. За тэгээд энэ нөхөө бичлэг дээр болохоор Дуйлмдаа хэр удаа үргэсэн бэ гэдэг асуултан дээр 6 сар гэж хариулж ирсэн. Тэгээд та нар юу гэж бодож ин ингээд 6 сар болоод 6 сар үерхэж явах хугацаанд найз залуугийн зураг ингээд постлох нь зөв үү буруу юу гэж бодож байна. За тэгээд бас саяхан сарын өмнө үү? Сар хагасын өмнө үү? Бараг 2 сарын өмнө үү? Нэг Дуйлмын ийм дуу байдсан штэ. Гэт ийм дуу байдсан штэ. Энэ дуугаа болохоор тайзан дээрээс дуулаад тэгээд энэ X энэ бондгор хацартай залуу байдсан штэ. Энэ залуугийнхаа өмнө дуулаад энэ залуудаа зориулаад дуулж исэн нэг бичлэг явж исэн. За тэгээд түүний дараа удаачгүй шинэ найз залуудаа болсон гэдгээ зарлснаа. YouTuber IK гэдэг нэг байж одоо YouTube-ийн нэрийг дахиад хараадах юм. IK Everything гэдэг юм байна. Ийм YouTuber залуудаа үргэлж эхэлж байгаа юм лээ. Тэгээд энэ YouTuber залууд нь болохоор ингээд Дуйлмтай хамт reel хийсэн бичлэгнүүдээ постлоод эхэлсэн. ABT My Feelings гэдэг ийм шинэ Instagram нээсэн байгаа юм. Дуйлм. Тэгээд энэ дотроо болохоор яг нэг хувийн чанартай найз залуудгаа авах зэргүүтээ оруулж байгаа байхгүй юу? За тэгээд энэ бичлэг гин
Энэ аккаунт руу ингээ харсан чинь бүр ингээд сүм бөгж өгцөн. Тэгээд би бүр ийм хурдан сүй тавьчих байгаа юм бахтай гэж бодоо гайхаад зургуудын гүлгээ харсан чинь аюу хөрх ийм зурх байсан. Найз охин минь болооч. Гэтэ ингэж яг нэг албан ёсоор гуйдаг залуу гоё те. Миний найз охин болооч гэд. Энэ бол надад амар гоё таалагдсан. Айгу гоё романтик санагдсан. Найз охин минь болооч гэл. Тэгэл би тийм гэж хэлсэн ингээл бүгжийн зүцэн ингээл үерхлээ зарласан. Одоо энэ өөр хүн хэрэггүй гэдэг дууга X найз залуу дээр тайзан дээр зориулдуулж исэн шүү дээ. Тэгснээ дараад нь удалгүй шинэ найз залуудаа болцсон шүү дээ. Тэгсэн чинь нэг охин TikTok дээр ингэж постлсан байхгүй юу. Гэхдээ дуйлан мэгч энэ дууга хідэн хүнд дуулж өгөх болоо гэд. Өөр хүн хэрэггүй гэдэг дууг нь аудиог тавьжингуудаа ингээд гайхаад ингээд постлсан байсан. Тэгсэн чинь тэрний доор нь биш дээ. Скриншот хийгээд нэг комментоор оруулсан байсан зураг нь болохоор ингээ харсан чинь дуйлан Батулга өөрөө алуулав ил ра гэд коммент хийсэн. Дуйлмын хувьд өмнөх найз залуугийнхаа зургийг постлоод өөртөө л ингэж олны хил аманд орсон. Тэгээд яалтчгүй л үнэштэй сар гарангийн өмнө өөр залууд өөр хүн хэрэггүй гэдэл дуулж ирсэн нь одоо өөр найз залуудаа болцсон байгаад байгаа. Учраас олны хил ам угасаал олны нүдэн дээр байгаа учраас олны хил ам санта муутай яригдчихэл таараа тэгээд ингэж уурлаад янз бүрийн хэлээд байх шаардлага байхгүй болов гэж бодож гин. Гэхдээ энэ асуудал дээр та нар юу гэж бодож гин? Яг нэг энэ дуйлмын эргэн тойронд болж байгаа асуудал биш. Зүгээр одоо таны хувьд юу гэж бодож гин? Үе үеийнхаа үерхдэг найз охин ч юм уу, үе үеийнхаа үерхчихсэн найз охин, найз залуучуудынхаа зургийг өөрийнхөө сошиал аккаунт дээр оруулахын зүгээр 6 сар ч юм уу 1 жил үерхэх хугацаанд яг гэрлэж суугаагүй байгаа гэсэн үг шүү дээ. Үедээ зургийг ингээ оруулаад байж байгаа салхаараад устгачдаг. Тэгээ дахиад нэг найз залуутай болохоор дахиад зургийг оруулна. Тэгээ салхаараа устгачдаг. Энийг юу гэж боддог вэ? Зүгээр гэж боддог уу? Эсвэргээр эрэгтэйд нас ингээд нэг найз охинтой байж хахад зургийг оруулаад байжсэн салхаараа устгачдаг. Тэгээд дахиад өөр найз охинтой болохоор бас зургийг оруулаад байж байгаа л устгачдаг. Гэхдээ ингээд энэ бүгдийг ингээ харахаар эн чинь нөгөө нэг social footprint гэж байдаг шүү дээ. Socialд одоо ямар нэгэн зүйл үлдээсэн бол тэр чинь угсаа арилахгүй өөрөө устгасан ч гэсэн өөрхийн нэг хүний скриншот хийж авч үлдсэн зүйл байж л байгаа шүү дээ. Адаглал одоо аймдуулаа гэдэг энэ дуйлмын хуучин найз залуудтайгаа хамт X найз залуудтайгаа ахуйн зураг постлж ирсэн ингээ би хүртэл яаж жаалуулаад авсан байгаа байхгүй. Энэ скриншотыг нь. Тэгэхээр миний болохоор ингэж боддог заяа. Яг нэхин нэгэнтэй албан ёсоор суух болоод гэрэлсэн үед зургийг оруулж болно гэж би боддог. Найз залуу юм уу, найз охин бол нэг зургийг оруулаад байх шаардлага байхгүй юм болов уу гэж би боддог байхгүй юу? Та нар юу гэж бодож байна? Гэхдээ юу юм байна те? Зургийг оруулахгүй байлаа гэхээр бас сөрөг талтай юм байна те. Яагаад тэгэхээр найз охинтой юм уу, найз залуутай гэдгийг нуугаад ерөөс зургийг оруулахгүй тэг нэг хуурдаг хүмүүс давуу талтай болчих юм уу? Гэтэ би болохоор ерөөсөө өмнөх найз залуугийнхаа зургийг ерөөсөө постлж байгаагүй. Минийхийг ч постлж байгаагүй. Би намайг постлж гэж шаарддаг байгаагүй. Намайг оруулсангүй, барьсангүй гэд тэрэн дээр бас нэг ач холбогдол өгдөгч байгаагүй. Тэгээ одоо ч гэсэн нэг ач холбогдол өгдөггүй. Би болохоор одоогийнхоо нөхрийн зургийг болохоор Instagram дээр, Facebook дээр оруулдаг л да. Story дээрээ те хамт байгаа үед ингээ селфи хийгээл оруулдаг ч юм уу. Үе хай оруулдаг. Гэхдээ ингээ аль бис нөхөр учраас те. Яа одоогийнхоо нөхрийг яг social account-д оруулахдаа яг нөгөө надад гэрлэх санал тавьсны дараахан би тийм гэж хэлсэн ингээл анх удаа тэгээ шууд постлж ирсэн. За тэгээд түүний дараачийн сэдв болохоор нөгөө зодооны хэрэг байгаа штэ. Би хоёрч бичлэгэн дээрээ дурдж ярьсан. Нэг бичлэг дээрээ гол зүйлдээ анхаармаар байна гэж би хэлээл ярьжсэн. Тэгээд яагаад энэ зодооны апдейтыг хэмээр байгаа вэ гэхлээр
зодооны үйл явдал дээр анхаарлаа хандуулахгүй тэнд байлцсан эстрийг дөрмжлоод байсан шүү дээ. Би болохоор тэрэн дээр нь эстрийг нэг хүмүүс намайг өмгөөлж хамгааллаа гэж жоохон буруу ойлгоод байх шиг. Миний хувьд болохоор тэнд байлцсан нэг жоохоо хүн байгаа л үз, харин гол асуудал нь тэр гурван баян айлын хүүхд, нэг айлын хүүхдийг нүрийг нь дэвшлээ хийсэн байгаа даа байхгүй юу. Тэрэн дээр нь л би миний сэтгэл эмзэглээд байсан. Тэгээд энэхүү хэрэг маань юу нь яаж шийдэгдэх нэ гэд ингээд хараад ажиглаад исэн чинь бүр арай бүр би нэг юм бичлэг үзлээ л дээ. За олныг бас одоо төшөлдүүлсэн бас нэг хэрэг болсон. За энэтэй холбоотойгоор 3 удаа хэргийн оролцогч нь бол одоо цаатуулагдаад одоо байж байгаа. За нэг нь бол хил даваад ирсэн юм байна лээ. Нэг нь бол хил даваад явсан юм байна лээ ч гэж ах шиг. За энд бол тухайн үед хилийн хориг тавьдаг байсан учраас бол одоо харагдаад явцсан. За хилийн хориг тавьдаг учраас тавьдаг гэж гисэн цаадагийн байгууллага холбогдох одоо ажиллагааг бол хийж байгаа. За ингээд Интерполын одоо улаан болонттой буюу одоо уг асуудлыг бол одоо Интерполоор эдийн сурчлах ажиллагаа одоо хийгдэж байгаа гэдэг бас тавьдаа хэлээ. За энэ байгууллага бол одоо уг хэлтгийг бас олж авчихыг бүхэл ажиллагаа одоо хийгдэж байгаа гэдэг бас танил. За ямтад амар сайхныг бол Интерполоор эргэн сурвалжилж байгаа юм байна. Тэгээд Интерполоор эргэн сурвалжлаад одоо хэр удчихж байгаа юм. Яхаараа одоо хүртэл ирдүү юм тий. Тэгснээ байж эсрэгээрээ одоо 9 сарын 10-нд постлогдсон юм пост гоохгүй одоо би масаас авч байгаа мэдээлэл та нарт уншиж өгье. Жемин Цэрэн Бунцаг Эрлийн Эрдэнэ нотнаар өөрсдийнх нь хүүхдүүдэд зодуулсан хохирогч Дайсцгийн Саян Нэмбөг яллагтагчаар татаж хөлийн хориг тавиулах нэхэмжлэхийг шүүхүүд гаргажээ. Тэгээ шүүх хурал нь өнөөдөр 13 цагт болно гэдэг 9 сарын 10-ны 13 цагт болох байсан байгаа юм. Тэгээд ингээд бодоод үзэхээр нөгөө нэг оньгой байдсан шүү дээ. Одоо би яг бид нар шиг энгийн нэг одоо иргэн залуу гэсэн үг заяа. Зам ингээ гах гэж явж байгаад нэг баян айлын ингээд аюу хур баян айлын хүүхэнд дайруулсан заяа тэр залуу. Тэгээд тэр залуугийн найз нь асууж байгаа байхгүй юу? Өө нэрээ чи чинь осолд орсон шүү дээ. Юу болсон? Яасан? Ийсэн чи тэр чамайг дайрсан хүнээс нэхэмжил амьдраа авсан уу? Юу болсон гэл ингээл найз нь асуужсэн чинь нөгөө залуу. Би эсрэгээр би юм мөнгө төлөх шаардлагатай болсон шүү дээ гэлтгсэн чинь найз нь гайхаад "Хүү яхаараа чи хохирогч үстэй" гэдээ асуусан чинь "Үгүй ээ, найз нь тэр өдөр зам гарч яваад хараа тэр хүүхний машиныг удаадаараа мөргсөн эрэхт би өөрөө орсон штэ" гэд нэг юм оньгоо бидэн штэ. Яг нэг тэрэн шиг юм яг бодит амьдрал дээр болоод байгаа зү. Хохирогч нь өөрөө яллагтагчаар татагдаад ч ах шиг тий. За тэгээд ямар ч ч гэсэн түүний дараа энэ фокус цэгийн мен дээр болохоор ийм мэдээ тавигдсан байсан. Цэрэн Бунцгийн Санжаа Жобол Эрдэнэтийн Тэмүүлэн Баатар сайхны амар сайхан нарт зодуулсан хохирогчид хөлийн хориг тавих хэсэг шүүх хурал дуусч шүүх бүрэлдэхүүн прокурорын саналаас татгалзаж шийдвэрлэжээ. Сайн нэмэд хөлийн хориг тавихаас татгалзлаа гэж юм. Тийм байлгүй тий бас арайчтэй тий. Тэгэд яг энэ шуугантай зэрэгцээд хишиг жаргал мөнхчин гэдэг залуу ерөнхийдөө энэ Саян Нэмбөг өмөрсөн хандлагатай пост оруулсан юм шиг байгаа юм. Тэгсэн чинь тэр доор нь энэ Цэрэн Бунцгийн ламаа одоо тэр Санжаа Жобол игчин гэсэн үг. Өө чи чинь ийм ажил хийдэг болцсон юм уу гэсэн чинь энэ хишиг жаргал мөнхчин гэдэг хүн ингэж хариулсан байгаа юм. Чи намайг мөнгөний төлөө хохирогч залууг өмөрч ажил хийж байгаа гэж бодож байна уу? Цэрэн Бунцгийн ламаа. Тэгсэн чинь тийм. Тэгснэ чам шиг алдартай хулиганаас гарахгүй сэтгэл байна. Худлаа сенсацлахаа болт ихүү. Тэр хүүхэд чинь айл хэдийн эмчлүүлээ зүгээр болоод гэртээ ирсэн. Тэгсэн чинь энэ хишиг жаргал мөнхчин гэдэг хүн болохоор ингэж хариулсан байгаа юм. Хулиганууд хизээч унсан хүн дэвсдэггүй маа гэд. Дэвсдэггүй гэд. За тэгээд би яг ямар постн дээр энэ хүү комент ütсэн болоо гэд хайж олохгүй. Олсон 9 сарын 9-ний пост байгаа байхгүй юу? Маргааш өдөр 1:30-аас шүүх Эрлийн Эрдэнэ Бат Цэрэн Бунцаг Баатар сайхан 3-ын хүсэл дээр хохирогчд зодуулсан залуу гадаадад дэмжлүүлэх эрхийг нь хасах хүсэлтийг авч хэлэлцэх юм байна гэж постлцсан байсан юм. Тэгээд энэхүү постны хонор комментийн хайлаа ламаацэ гэдэг хүн олоогүй л дээ. Тэгсэн чинь энэ доор нэг хүн ламаацэ гэд меншн хийсэн боловч тэр цэнгэрлээгүй бодвол яасан байх. Комменто устгаад блок юм уу? Тэгээд алгасан юм шиг байна. Тэгээд ламаацэ гэд меншн хийнгүүтээ битсэн юмаа яагаад устгаад байна? Ханаад хүрээд идэгсэн юм шиг хэв нэг ичих нүүргүй ярих юм аа. За тэгээд түүний дараа NTV дээр ийм ярьцлага явж байсан. Хамтдаа үз сонирхцоо энэ хохирогчийн аавын ярьцлага баа шүү. Эрүүл саруул одоо идэх ямар ч боломж байхгүй тийм гэмтэл авсан байгаа.
Сая бол Солонгос улсад зөвхөн нүүрний ясын нааш нь цөмөрсөн ясын наашлуулж нүүрэн дэх яснуудын бүгдийг хуурсан яснуудыг ямар ч зүйл эвлүүлж хадаж яасан байгаа. Дараагийн хагалгаа одоо энэ нүүрний яснаа эдгэрэлт явагдаж байгаа учраас дараагийн хагалгаа 6-аас 8 сарын дараа болно. Одоо тархинд нь цус суралт байна. Тэрнийг шимэгдүүлэх хэмжлэгээ хийж байна. Нүдний харааны асуудал байна. Тэрний бас байнгын хяналтанд байна. Сэтгэл санаа, сэтгэл зүйн хувьд бол маш хүнд байгаа. Зөв зүгээр ирүү сар бол яг ингээд бусад залуусын адил бас нэг сургууль соёл төсөөд ирсэн мэрэгжлэрээ ажиллана, бас нэг улс орнд нийгэмд шалтгаан сайн сайхан юм хийнгээ мөрөөдж явсан мөрөөдөл нь одоо ингээд ямар ч гэсэн хэсэг хугацаанд цаашдаа ямар хүндрэл юу тохиолдохыг энэ гэмтлээс үүдсэн гэмтэл дараагийн хавхрал биед нь юу учрахыг мэдэхгүй. Гэхдээ сэтгэл зүйн хувьд бол мэдээж маш хүнд байна. Тэгээд ламаа цэ гэдэг нөхөр зүг зүгээр болцсон алхаа явж гин гэж хэлсэн. Тэр чинь нүүрний тархины гэмтэл учраас хүл гарны гэмтэл биш учраас мэдээж алхаж явуулгүй яах вэ? Тэгээд шүүх хуралд оролцохдоо сайн нэг мөнгө савчтай болгоомоос маск зүүсэн байсан шүү дээ. Тэгээд ийм байж болохгүй. Одоо ганц энэ хэрэгч биш. Дөнгөцийнхэн бас онлайнаар бас шүүгжил байна. 16 настай охиныг алаад тэгээд чимдамд хийгээд тэг бүрийн тэрнтэйг ингээ хамт тэг зүг зүгээр ингээ суугаад зураг даруулаад тэр одоо тэнд сууж исэн охин болон тэр залуу тэг голд нь тэр чимдам дотор хүний тэг тэр жоохон охин алангуудаа чимдам дотор хийчихсэн тэг зүг зүгээр ингээ суугаад зураг ахуулаад суучин гэхээр тэр одоо эрүүл хүн мөн үү? Тэр одоо хүний эмзэглэл тэр хүний хүмүүстэй одоо юу гэж хэлмээр юм бэ? Одоо яг үнэхээр би тэр зургийг харж хэлэх үггүй болсон л доо. Тэгээ яаж яхад тэр алуурч нь бас л баяа л үхт. Хизээ Монгол минь шударгаар хэргийг шийдвэрлэдэг болох юм болоо тий. Үнэхээр харамсалтай зүйлүүд болсоор л байна. Аимшигтай юм аа.